За өнөөдрийн хичээл маань болохоор 6 дугаар бүлэгт байна. 6 дугаар бүлэг маань болохоор энэ олон үсгчийн регрессийн загвар. За тэгээд бид өмнө ярьж байгаа бүгд бүлгүүдээр ярихгүй үлдээсэн боловч тэгээд маш чухал асуудлуудыг ярьж байгаа. Ийм хичээл. Тэгээд бид олон үсгчийн регрессийн загвар маань энэ ярьж байгаа тийм. Их олонлог дээр бид нар ийгэр үсгч болов. Ийгэр цалинж юм уу, дүнж юм уу. Энэ үсгчийг бид нар X-нэгээс XK хайрлаж үсгэж байгаа. За учирч байгаа. За тэгээд их олонлог дээр болохоор X-нэгээс XK нөхөөр ийгэртэй бета гэдэг параметрыг холбогдож байгаа гэж үзэж байгаа тийм. Бидний тавьсан өгч. За мэдээж XK шиг тайлбарлаж учраас гадна ийгэр нөлөөлөл болдог үсгч бүгд байгаа. Тэдний бүгднийг нийлүүлээд U гэдэг үсгч тавьсан байна тийм. За тэгээд бид нэр бета 0-аас бета K гэдэг бол хизээж мэдэхгүй их олонлог дээр байдаг нуугдмал зүйл. Тэрийг бид нар болохоор X1-ээр X2-оор XK-гаар их олонлогоос түүр аваад за тэгээд Y-ийнхаа түүр дээр регресстэж энэ их олонлогийн параметруудыг нэмэх юм зорилготой байна тийм. Үнэхээр дараа их олонлог дээр за X1-ийн нөлөөлдөггүй үгүй юу гэдэг шиг таамаг төвшүүлж байна. Бета нэг ихтэй тэнцвэрсэн таамаглыг түүрийнхаа мэдээлэлээр туулаад өөрөөсөө гаргаж өгсөн үнэлэгч бета нэг юм алгаа дээрээ туулаад статистик дүгнэлт хийсэн байна. За өнөөдөр бид нар болохоор 2 дугаар бүлэгтээ цугсхан дурдаад өгсөн. Хувьсгчуудын хэмжиг нэгжийг өөрчлөвөл бидний статистик дүгнэлтүүд яаж өөрчлөгдөх вэ гэдэг талаар ярих юм байна. Тэгэхээр зарим тохиолдолд бидний масштабын өөрчлөлт яриад байна. Ийгэрэг нь одоо шийдэл 1000 төгрөгөөр илэрхийлэгдэж байна. За бид төгрөгөөр илэрхийлэгдэж юм бол масштабын 1000-аар бууруулж чигээс болж таарч шүү дээ. За дараа нь болохоор бид функцийн хэлдэг. Бас энэ өмнө нь бол сургуулиас өнгөрсөн. Квадрат функцийг заавар ашиглах эсвэл логарифм хийсний дараа регрессив ярьсан байна. Арай хэлбэрүүлээд за орхидуусын юмнуудыг хамаад функцийг. За бидний гол асуудал болохоор ийм байна. Одоо бид нэр ингээд төгрөгөөр илэрхийлээ регресс бодож ирсэн аа. 1000-аар илэрхийл 1000 төгрөгөөр илэрхийлээд одоо регресс бодоод эхэлчихлээ гэж байна. Тэгэх юм бол одоо бид нөгөө бета коэффициентийн талаар хамгаалж ишүүлээд тэрийгэ шалгаж байгаа. Тэр дүгнэлтэнд маань өөрчлөлт гарах уу гэдэг асуудал. T статистикээс гаргаж авсан дүгнэлт маань F статистикээс гаргаж авах дүгнэлт маань бидний энэ зүгээр ингээд масштабын өөрчлөлт хийхэд өөрчлөгдөхгүй үгүй гэдэг. Одоо шинжлэх байна. Тэгэхээр бид нар одоо Y хувьсгчийн хэмжиг нэгжийг өөрчлөлтөө гэж байна тийм үү? За тэгээ бидний нөгөө X хувьсгчдын өмнө байгаа коэффициентүүд болон тэр коэффициентүүдийн стандарт алдаануудад яаж өөрчлөлт орох вэ гэдгийг харж байгаа юм тийм. Тэгэхээр бидний одоо тааруулсан загвар маань ийм байлаа гэж байна. Тааруулсан загвар. За би тэгээд одоо алдааны хэсэг маань байх болцсон байна шүү дээ. Регресс шулуун байгаа учраас тийм. Тэгэхээр би одоо энэ төгрөгөөр илэрхийлж ирсэн юм би одоо 1000 төгрөгөөр илэрхийлье. Би Y-гээ 1000 тууч. Тэгэхээр одоо 1000 төгрөгөөр Y-г нь илэрхийлэгдэх нь шүү дээ. Тэгэхээр тэрийг гаргахын тулд би одоо хоёр талыг нь би жишээ 1000 туучлаа гэсэн. Энэ бичгийн хоёр талыг 1000 туучлаа. Тэгэхээр төгрөгөөр илэрхийлэгдсэн бол одоо Y-ийг байх нь A гэдэг. A нь болохоор заавал 1000 төгрөг байхаа үгүй шүү дээ. Өөр тоолж байна тийм. За тэгхийн бол бета 0 маань болохоор огцлогч маань A дуу гэх. Тэгээ бета 1 алгаа маань бас A дуу гэдэг шүү дээ. Тэгэхээр юу авч яана гэхээр бид нар хэрвээ Y-ийн масштабыг ганцхан өөрчлөвөл тийм манай коэффициентүүд болохоор А-гаар буурчих юм шүү дээ. А-гаар буурчих. Өмнө байсан үнэлгээс коэффициент нь болохоор А-гаар буурчлаа гэсэн. За тэгэхээр бид нэр ингээд А-гаар буурчлаа гэх юм бол их олонлогын загварыг гэх юм бол бид нэр энийг нь А тувааж гэсэн үг байна шүү дээ. Энийг нь А тувааж тийм. За тэгэхээр энэ маань бета коэффициент А туваагдаж байгаа юм байна. Дээр нь болохоор манай алдааны хэсэг чинь бас А туваагдана гэсэн үг байна шүү дээ. Алдааны хэсэг маань А тийм. За тэгэхээр бид нэр квадрат үлдэгдлүүдийн нийлбэрийг нь олох юм бол үлдэгдлийнхаа регресс бодоод үлдэгдлийнхаа квадрат үлдэгдлүүдийн нийлбэр болох юм бол
үлдэгдлүүд маань болохоор UI за тэгээ малгайтай амьд байгаа шүү дээ. Квадрат төвшүүлэхээр нөгөө хураагдсан аа чинь болохоор квадратыг дэвшин шүү дээ бас тийм доор нь байгаа юм чи. За тэгэхээр манай нөгөө квадрат үлдэгдлүүдийн нийлбэр чинь өмнөхөөсөө болохоор өмнөх квадрат үлдэгдлийн нийлбэрээсээ а квадратаар багтаж гэсэн үг шүү дээ. А квадрат багтаж гэсэн тийм. За тэгэхээр бид нөгөө регрессийн стандарт алдаа гэж байна. Регрессийн стандарт алдаа бид яаж хэлдэг вэ? Квадрат үлдэгдлүүдийнхаа нийлбэрийг юунд хуваах вэ? N-ээс хэн K-гаас нэгдэх хаваагаад тэгээ язгуур авчдаг шүү дээ. Тэгээд тийм бол стандарт алдаагаа язгуур авахгүй бол вариацаараа байдаг тийм. За тэгэхээр манай регрессийн стандарт алдаа чинь болохоор тэгэхээр А-гаар язгуураас гарч байгаа юм чи А квадрат чинь тийм А-гаар багасна гэсэн үг байна шүү дээ. Стандарт алдаа А-гаар багасна. Тэрийг бид анзаарах хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоохондоо болохоор энийг ярьчихсан. Коэффициентүүд болохоор дагаж өөрчлөлт. А-гаар өөрчлөлт хийх юм бол коэффициентүүд бас дагаж өөрчлөлт. За бид нэг стандарт алдаанууд яаж өөрчлөх юм бэ? Томьёон дээр ойлгомжтой. Тэгэхээр үр дүн болохоор стандарт алдаанууд бас дагаж өөрчлөлт. Тэгэхээр коэффициентүүд өөрчлөлт, А-гаар өөрчлөлт, стандарт алдаанууд бас А-гаар өөрчлөлт. Чөөр бид нөгөө T статистик харах юм бол коэффициентийг хуваах нь стандарт алдаа гэхээр T статистик маань яах вэ? Огт өөрчлөгдөхгүй байна шүү дээ. Бета коэффициент нь А хуваагдсан, стандарт алдаанууд нь А хуваагдсан юм шиг. Одоо бид нэр коэффициентийг нь стандарт алдаанд хуваах юм бол шинэ коэффициентүүдийг шинэ стандарт алдаанд хуваах юм бол А-нууд нь хураагдчих юм шүү дээ. Тэгээ T статистик нь болохоор ямар ч хургал хийгээгүй байх үедээ яг адилхан T статистик байна гэсэн. За одоо бид нэр нэг ширхэг X хувьсгчийн хэмжээсийг өөрчилж. За тэгэхээр одоо бид нэр юу гэдгийг Y-ийг бид эхээс төрөх хүүхдийн хэмжээн гэж үзчихье те. За тэгээд X-ийг нь болохоор өдөрт хэдэн тамхи татдаг гэдгийг хэмжиж байгаа юм шүү дээ. Тэгсэн чинь одоо бид нэр хэдэн ширхэг тамхи татдаг нь биш, хэдэн хайрцаг тамхи татдаг болгоч. Тийм үү? Тэгэхээр чинь X чинь болохоор хайрцаг болохын тулд хэд хуваагдах вэ? 20 хуваагдана шүү дээ. 20 тамхи 20 ширхэг тамхи хайрцаг гэдэг юм чинь. За тэгэхээр тийм өөргөлт хийчих яаж юм бэ гэхээр нөгөө тамхиныхаа тоо X1-ийг бид нэ даад хувааж штэ. За манай нөгөө регрессийн загвар маань энэтэй харьцуулах хэрэгтэй. Тэгэхээр регрессийн загвар дээр болохоор энүүнтэйг адилхан болгохын тулд ингээд хоригдсон болоод нөгөө өмнөх коэффициентийг А-гаар өрчүүлэх хэрэгтэй болж тарж штэ. Тэгэхээр А наадаа хураадаа манай анхны загвар болох хэрэгтэй өөргөлт хийв үстэй. Тэгэхээр бид нар хэрвээ X-ийг А-д хуваачих юм бол А-д хуваагүй байх үеийг коэффициент болохоор А-гаар үүсгэх юм гэсэн үг болж тарж штэ тийм. Бусад зүйлүүд нь бол бүгдээрээ яг бетаны ойл болохоор ургалт хийгдэхгүй. За нөгөө X2-ыг нь болохоор ургалт хийгээгүй бол яг их загвартай адилхан болж хэвээр үлдэх нь шүү дээ. За ийм ба. Жишээлбэл A20 гэсэн. Бид нэг юу тухай регрессийн загвар. За бид нар нөгөө хэрвээ бид нар Y дээр ургалт хийх юм бол Y-г А хуваах юм бол коэффициентүүд нь тогтмол үлдэнэ гэж ярьчихсан биз дээ. Одоо тэгээ бета коэффициентүүд стандарт алдаа нь болохоор би ингээд томьёо бичиж. Тэгэхээр дээр нь болохоор регрессийн стандарт алдаа байдаг шүү дээ. Тэгээ регрессийн стандарт алдаа гэдэг бол бид нэг квадрат үлдэгдлүүдийн нийлбэрийг хуваах нь N-ээс K-аас нэг тэрнээс нь язгуур авчихсан. Тэр маань болохоор сигма алфа гэж байгаа. Доор нь болохоор энэ X хувьсгчийг SST total sum of нэг квадратын нийлбэр. X J-гээр X-с дундчийг насаад бүх аюулаар дундчиг нэг айн болохоор нэгээс N гэж байгаа шүү дээ. Өөрийн. Тэрнээс нь дундчийг олоод J-гээр X усчаасаа би дундчийг насаад квадрацыг дэвшүүлсэн. Дэвшүүлээд хооронд нэмснийгээ бид нар болохоор SST J гэдэг байна шүү дээ. J-гээр тайлбарлагч усчийг SST. За дараа нь болохоор нэгээс нь A квадрат J гэж байна. A квадрат J гэдэг нь болохоор J-гээр X хувьсгчийг бусад X хувьсгчудаас хамааруулаад нэмэлтсэн регрессийн А юу гэсэн шүү дээ. Тэ A квадрат гэж хэлсэн. A квадрат J. За тэгэхээр бид нар X хувьсгчтэй хургалт хийгээгүй байгаа шүү дээ. Зөвхөн Y хувьсгчтэй хургалт хийсэн байна тэ. Тэгэхээр A квадрат бол өөрчлөгдөхгүй. SST болохоор бас өөрчлөгдөхгүй.
яагаад гэх юм бол бид зөвхөн Y дээр ургалт хийж байгаа. Y-ийг аагаад байж байгаа тийм. Тэгэхээр SSTJ болохоор бас ургалт хийгээгүй зоригтой адилхан байна. За зөвхөн энэ зүйл болохоор багасна гэсэн үг байна шүү дээ. Энэ зүйл болохоор өмнөх байсан сигмага малгайгаасаа хуваах нь хаа гэх зүйл болчихно гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр коэффициентүүд болон стандарт албанууд өөрчлөгдөхгүй юм бол T статистик өөрчлөгдөхгүй бас хэлсэн. За одоо бид нэр болохоор ингэ Y болон X хувьсчуудыг бид нэгээд загвартаа логарифм авч байгаа бол гэж байна тийм. Y зүүн гартлын логарифм Y манай загварт эндээс бид логарифм авдаг. X үдээсээ бид нар бас логарифм аваад регресстэй оруулах гэж байна тийм. За тэгэхээр би одоо Y-гээ би A тооч. Y-гээ A тооч. За тэгэхээр би загвартаа оруулахаар чинь тийм ээ логарифм Y-ийг хуваах нь A гэж юм болно шүү дээ. Тэ? За тэгэхээр логарифм Y-ийг хуваах нь A гэдэг бол логарифм Y-гээс хасах нь логарифм A болох юм байна шүү дээ. A ч болохоор тогтмол тоо. Тэгэхээр зүүн гар руугаа шилжээд бета 0 дээр үргэлжлэж гэсэн. Тэгэхээр налтын коэффициентүүд ямар ч нөлөө авахгүй байна шүү дээ. За X1-ийг би бас A тооч гэж. Одоо ондоо хөрөлт хийлээгээд би за B тооч гэж байна. X1-ийг B тооч. Тэгэх юм бол логарифм авах юм бол тэр маань бета 1-ийг үүсгэн логарифм X1-ийг хуваах нь B болно шүү дээ. За тэгэхээр логарифм бета 1-ийг үүсгэн логарифм X1-ийг хасах нь бета 1-ийг үүсгэн логарифм B болно шүү дээ. Логарифм B ч болохоор тогтмол тоо тоож байгаа. Тэр маань хурж ирээд бета 0 дээр нэмэгдэж гэсэн үг байхгүй. Тэгэхээр бета 1 болохоор бас ямар ч өөрчлөлт авахгүй гэсэн. Логарифм хөрвөл авч байгаа регресс үнэлт бол X дээр хийсэн масштабын өөрчлөлт болохоор ямар ч нөлөө авахгүй байгаа юм шүү дээ. Багтлагч параметр өөрчилж болно. Налтын параметр яг адилхан байна. Тэгэхээр зөвхөн багтлаг түүний стандарт албаар өөрчлөлт. За жишээд одоо бид энэ жишээ авсан. Тэгэхээр бид нэр энэ дээр энэ эхээс төрөх хүүхдийн жин гэдгийг болохоор энэ BVGHT гэсэн birth weight гэсэн. Эхээс төрөх жин. За тэр нь болохоор унцаараа нэг тохиолдолд нэг хөвсгч би тайлбарлах гэж байна. Хүүхдийн жин болохоор бидний тайлбарлахыг хүсэж байгаа нэг хөвсгч. Тэр болохоор унцаараа эсвэл бол фунтаар байна. Фунтыг бидний англи дээр болохоор LBS гэж бичдэг. Англиар ярьдаг улсууд болчих юм бол килограммаас илүү энэ жин хэлбэр шиг. Унц нь болохоор яадаг вэ гэхээр 16 унц нь болохоор 1 фунттай таньцдаг. За тэгэхээр бид нэр энийг болохоор ихийнхэн татдаг байсан тамхины тоо. За гэр бүлийн орлого бас хамааралаад үнэлсэн байна. Тэр нь огтлогч тавьсан байна. Тэгэхээр бид нэр ердийн олон регресс бодож байгаа тохиолдолд бид нэр регрессийн үр дүн тайлбарлах ердийн хэлбэр нь болохоор энэ гэсэн шүү дээ. Баган дээр нь болохоор Y өсгөж байна. За мөрүүд дээр нь манай X өсгөж байх хэрэгтэй гэсэн тийм. За тэгээд доор нь болохоор бид хэдэн үзэг ашигласан юм бэ гэдэг нь болохоор 1388. За тэгээд регрессийн арк. За тэгэхээр бидний саяны ажил ярьсан хоёр өсгөж болохоор гэр бүлийн орлого татдаг байсан тамхины тоо бол хүүхдийн жингийн бол 3 орчим хувийг тайлбарлаж штеп. Хүүхдийн жингийн гэсэн тийм. За тэгээ бид нар болохоор нийт квадратуудын нийлбэр байдаг гэж байна тийм. Шийдвэл сам овсгүй. Тэр маань болохоор энэ дээр байж байна. За тэгээ манай регрессив стандарт дээр регрессив гэсэн байна тийм. EVS дээр энэ мэдээллүүдийг бүтээн. За тэгээ бид нар одоо юу хийж вэ гэхээр дараа нь фунтаар илэрхийлэгдсэн Y болгочих. Birth weight LBC гэсэн тийм. Тэгэхээр бидний нөгөө налтын коэффициент болохоор 0.46 болохоор юу гэсэн үг байна? 16-д багтчих юм байна шүү дээ. 16-д багтчих. Тийм. T статистик маань бол адилхан гэсэн. Тэгэхээр стандарт алдаа чинь болохоор 0.9 чинь 16-д багтахаар 0.057 болж өгнө гэсэн үг байна шүү дээ. За тэгээд бидний нөгөө босод бүх өргөнүүд адилхан. 0.97 Y-ийн дээр ургалт хийх юм бол бүх нөгөө X-ийн өмнөх коэффициентүүд ургалтанд гарна гэсэн. 16 багтсан. За тэгээд
бидний А квадрат болохоор өөрчлөгдөхгүй и масштабыг өөрчлөөд ямар ч нөлөө авахгүй. Харин квадрат үлдэгдлүүдийн нийлбэр болохоор дээр хийсэн байна шүү дээ. Хийсэн харж хийсгүй шүү дээ. 16 хувааж байгаа шүү дээ. 16-ыг бүр квадратад хувааж байгаа шүү дээ. Квадрат үлдэгдлүүдийн нийлбэр гэж байна чинь. Үлдэгдлүүдээр А хувааж байгаа. Квадрат үлдэгдлүүдийн нийлбэр гэдэг чинь хуваард нь А квадрат үлдэж байгаа шүү дээ. Хуваард дээр нь А 16 үчиг квадрат байдаг. 2177 67 энэ болохоор 557-ын 485. За тэгээд бидний нэг регрессийн болохоор үлдэгдлүүдээс хамаагүй багч байна. За дараагийн зүйл нь болохоор бид нэр эхнийхээ цагийг авч үзэж байгаа. За зөвхөн X дээр хувиргалт хийж байгаа. Тэгэхээр бид нэр болохоор одоо тамхиг биш хайцыг тамхиг авах юм гэсэн. За тэгэхээр бидний нөгөө юу ч юм болохоор тамхичин болохоор энэ 046 гэжсэн. Одоо бол энэ чинь 20 үржигтэй 20 үржигтэй 9.2 болж таарч шүү дээ. За тэгэхээр бусад коэффициентууд нь болохоор бүгдээ 8, 9, 116. За Y дээр бид нэр хөрвөлтийг өгч чинь квадрат үлдэгдлүүдийн нийлбэр болон регрессийн согчгээс ирж байгаа юм шүү дээ. 6-ны X үсэг. За дараагийн ягстай зүйл болохоор бета коэффициент. Бета коэффициент гэдэг энэ дээр хүмүүсийн толгойн ирж бета коэффициент. Энэ харамсалтайгаар ингээд нэрний сонир хэрэглэгдсэн юм. За тэгэхээр энэ бета коэффициент гэдэг нь түүхэнд орлоо. Камерын урдуур яваад би энэ YouTube руу аплод хийсэн. За. Тэгэхээр одоо ийм байна. Бета коэффициент гэхээр одоо бидний ийм бета коэффициентийг яриад биш. Бета коэффициент гэхээр уулмал бидний регрессийн загвар бетагаар хэмжилсэн. Тэгэхээр биднээс одоо энэ экономик бета коэффициент нэгтэй нэг зүйл байгаа байхгүй. Тэр маань юу юм бэ гэдэг ингэж байгаа. За тэгэхээр сайн бид нар болохоор хувьсгчийн хэмжээсийг өөрчилчихөө энэ налтын коэффициентүүд өөрчлөгдөж болж штэ тий. За тэгэхээр тэр чинь ингээд жоохон хүндрэлтэй байна. Одоо жишээ бид нар хүүхдийн чинь килограммаар тэгээ граммаар хэмжижсэн болов унцаар эсвэл фунтаар хэмжижсэн үеийн үнэлгээний дүнгээс ондоо юм гаргаад ирнэ штэ. Ондоо налтын коэффициент. Тэгэхээр тэр нь болохоор өөрчлөгдөд байдаг. За дээр нь болохоор одоо бидний саяны энэ юунаас харахад энэ регрессийн загвараа хүүхдийн жин за би эхний багыг авч. Хүүхдийн жин ихээс тэр хүүхдийн жин тайлбарладаг аль хувьсгч нь илүү чухал вэ гэсэн. Энэ болохоор тамхин илүү хортой нөлөөтэй юу эсвэл бага орлоготой байх нь илүү хортой нөлөөтэй юу гэж бодчих тийм. Тэгэхээр бид болохоор тамхиг татдаг болов хасах удахтай бага жинтэй гарна. Орлого өндөртэй байх юм бол жин өндөртэй, орлого багатай байх юм бол жин багатай гэх юм шүү дээ. Энэ регрессийн загвараас тийм. Тэгэхээр би одоо ингээд танаас асуугаад аль нь илүү чухал хүчин зүйл юм бэ гэсэн. Аль нь илүү хүчин зүйл? Тамхин уу эсвэл бага орлоготой байх юм. За тэгэхээр та шууд энэ коэффициентыг харьцуулж ирээ тийм. Коэффициентыг харьцуул. Тэгэхээр чинь одоо энэ чинь юу лээ нэг тамхи энэний өмнөх юу ч юм болохоор нэг тамхинд хангалтсан унцын бууралт штэ. Нэг тамхинд ногдох унцын бууралт гэсэн. За энэ болохоор нэг $10,000 гэх өрхий орох $10,000 хэмжиж байгаа штэ энэ ажлын байртай. $10,000 харгалзах унцын өөрчлөлт болж тарж штэ. Тэ? Тэгэхээр бид нар энэ хэмжээс нь энэ хоёр коэффициент гэж болохоор хэмжигдэхүүн нь ондоо зүйл юм болоод байна штэ. Тэгэхээр бид нар үндсэндээ шууд энэ хоёрыг харьцуулах юм бол алимыг ийм жүржтэй харьцуулах юм болоод байгаа байхгүй. Хоёр ондоо хэмжигдэхүүнтэй энийг бид нар хооронд нь харьцуулах гэдэг штэ.
Тэгэхээр энэ жоохон хүчээр байна. Тэгэхээр бид нар болохоор бета коэффициент зүйлийг. За тэгэхээр одоо шил бид нар өөр нэг ярих юм бол бид нар Y-г нь одоо юу гэх төгөөгөөр илэрхийлж зөвсөж байлаа гэж байна. Цалиа. Тэ? За тэгэхээр X нь болохоор жилээр хэмжигдсэн нэг X нь болохоор X1 нь болохоор жилээр хэмжигдсэн жишээлбэл боловсрал. За дараа нь болохоор X нь тоогоор илэрхийлж шилжүүлэхээр илэрхийлж байгаа жишээлбэл хэдэн сургууль төгссөн бэ? Өөр X2 тийм өсөж байлаа гэж байна. Тэ? Тэгэхээр бид нар болохоор энэ цалинд үзүүлэх нэг сургуулийн нөлөө нөгөөх нь болохоор нэг жилийн нөлөө гэж байна. Хоёр ондоо хэмжигдэнтэй явж байгаа. Тэгэхээр бета коэффициентүүд чинь ондоо хэмжигдэнтэй байгаа шууд харьцуулж болохгүй байна. За тэгэхээр бид нар болохоор энэ регресстэй өвсгчүүд оруулахдаа хэмжээсийг нь алга болно. Хэмжээсийг нь алга. Бүх X, Y өвсгчүүдийн хэмжээсийг нь алга болно. Тэгэхээр бид нэр ковариацийн тухай ярьж байсан шүү дээ. Ковариац болохоор тухайн хөвсгчийн хэмжээсээр илэрхийлэгддэг зүйл. Вариац гэдэг зүйл байна тийм. Харин корреляцийг аваад үзэх юм бол хэмжээс байхгүй гэсэн шүү дээ. Асах нэгээс нэмэх нэгийн хооронд байдаг хэмжээс байхгүй зүйл гэсэн тийм. Тэгэхээр бид нэр хөвсгчүүд стандарт. Тэгэхээр стандартчилсан хөвсгчүүдийн бодсон регрессийн коэффициентуудыг бид нэр бета коэффициентууд гэж нэрлэдэг. Тэгэхээр ач холбогдлын оноо харъя. За биднэрт ийм регресс ингээд үнэлэгдсэн байгаа гэж байна. Y-г тэнцүү үнэлэгдсэн бета 0 огтлогч бета 1 малгай, бета 2 малгай гэж мэдчлэг явсаар манай үлдэгдэл байгаа байхгүй юу? Үлдэгдэлтэй регресс үлдэгдэл. Тэгэхээр би одоо ингэ аюудаар нь би ингээд юуг нь авч, дунджийг нь авч. Тэгэхээр би зүүн гаралт нь болохоор аюудаар нь хооронд нэмээд n хуваагаад баруун гартлыг нь бас аюудаар нь нэмээд n хуваа гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр юу авах вэ? За тэгэхээр эдэлт нь юу авах вэ? Y-ийн дундаж хийж байгаа тийм үү? За энэ юу авах вэ? Бета нь малгай хэвээрээ үлдэн шүү дээ. N удаа нэмээд n нь хуваачиж байгаа юм чинь тийм. За дараа нь болохоор энд нь юу болох вэ? Бета 1 малгай бүрчгэд X1-ийн дундаж болно шүү дээ. Их мэдчихлээ. Энэ анчгүй. Регрессийн үлдэгдлийн нийлбэр чинь үгэлжлэхтэй тэнцүү гэсэн шүү дээ. Огтлогч оролцсон байгаа юм бол регрессийн үлдэгдлүүдийн нийлбэр үгэлжлэх дундч нь тэгэхээр бас нэг болж таарна шүү дээ. За тэгэхээр би одоо энэ тэгштэглээсээ саяныхаа олсон тэгштэглийг хасч байна. Тэгэхээр зүүн гартлаас нь Y-ийн аяас хасах нь юу ах вэ? Y-ийн дундчтэй. За тэгээд бета 0-оос бета 0 асаалгаа энэ маань алга болчихно. За дараа нь болохоор юу болох вэ? Бета 1 малгайг үчгэн X1-ээс асган X-ийн дундаж болох таарна шүү дээ. За зүүн гарт нь болохоор энэ маань ганцаар үлдэн яг дундаж юу байна гэж байна. За тэгээд эдгээр сайн ойлголт хийж Y-ээс хан дундаж ийм байна. Тэгээд дийлэр одоо буруу юм онцсон байна шүү дээ. Энэ одоо алга байх гэсэн. За одоо би ингэ. Тэгэхээр би үндсэндээ нөгөө стандартчлна гэдэг чинь болохоор ямар нэгэн үсч стандартчлна гэдэг бол дунджийг нь хасаад стандарт хасаалтанд хуваах бид стандартчлах гэдэг шүү дээ. Тийм бол нормал хөвсгчтэй мю болчтой сигма квадрат гэдэг вариацтай нормал хөвсгч байх юм бол бид нэр мюг хасаад сигмад нь хуваачих юм бол тэр маань нормал биш стандарт нормал хавталтай үсч болчихдог шүү дээ.